За та бүхэндээ ирж буй цагаан сарын шинийн мэнд өвшүүлье. Тэгэхээр энэ жил Америк Монгол судлалын төв дээр Монголын цагаан сарын талаар бүгдээрээ одоо Монголын цагаан сар гэж одоо юу вэ гэдэг талаар товчхон ойлголт өгье гэж одоо би ихэхэн зүйл бэлдсэн нэг ярий. За тэгээд цагаан сар бол одоо ер нь бол нүүдлийн соёл иргэншилтэй те монголчуудын хамгийн эрхэм дээд баяр юм. За нүүдлийн соёл иргэншил гэдэг маань одоо малчин удамтай малаж ухаан эрхэлдэг монголчуудын соёлоо гэж ойлгох нь зөв баг. Тэг яагаад гэхээр нөгөө тэр намадик гэдэг тэр үг бол энэ утга бол нэг нутгаас бүр өмсөн нөгөөд явахыг нүүдэлчин гэж байна. Манай нүүдэлчд бол өвлжөөнөөсөө хаварж янаасаа цуслан намаржаа эргээд босаад ирдэг учраас тэр үгний утга бол жоохон өөр байдаг. Ойлгохтой бол нүүжин гэж хэлдэг боловч яг нутгаас бол бүр нүгээд явдаггүй утгатай шүү гэдгийг бас давхар хэлье гэж бодож байна тийм. За монголчууд бол ер нь бол жилийн 4 үлрэл ингээд малаж ухаан эрхэлдэг. Тэгээд монголчуудын одоо бүхий л баяр наадам энэ өөрийнх нь эрхэлдэг малаж ухаантай холбоотой юм байна гэдгийг хэлье гэж бодож байна. Тэгээд цагаан сар бол мэдээж энэ нүүдлийн соёл иргэншлийн хамгийн том эрхэмдээд баяр. Тэгээд энэ бол дээр нь төр ёсны уламжлалт баяр. Төрийн одоо бас нэг том баяр юм байна. За бурхны шинтэй монголчуудын баяр гэж ойлгох нь зөв баг. Уламжлалт баяр. Шинэ жилийн одоо ихэнх сар гарч байгаа гэж тийм. Одоо бид нар бол шинэ жилд нөгөө нэг сарын нэгэнд хийдэг те. Христиан доллар энэтэй адилхан бурхны шинтэй монголчуудын шинэ жил хаврын дөрвөн сарын шинэ ихэнх одоо ихэнх жилийн ихэнх гарч ийн сар гарч ийна гэж ойлгож байна. За цагаан сараар бас бол одоо ураг удмаа мэддэг баяр. Яагаад гэх юм бол одоо ах トゥ хамаатан хамгийн одоо эрхэм дээд өвөө эмээдээ очиж золгодог. За манай гэр бүл чинээр одоо ямар хүүхдүүд гэдэг юм одоо чинээр энэ жил бий болсон гэдэг юм одоо манай ураг удамд хэн нэмэгдсэн бэр тийм ээ одоо за хүргэнж гэдэг юм уу тэгээ манай гэр бүл хэр өргөцсөн энэ төр гэдэг. Энэ төгс ураг удмаа мэдэх юм баяр юм. За дээр нь бол төг соёлоо танд мэдэх ийм одоо утгатай баяраа гэдгийг бол ихэн зөвлөж бодож байна. Цагаан сар хэрхэн үүссэн бэ гэж. За би дээр хэлсэн монголчуудын эрхэлж ийсэн амьдарч ийсэн малаж ухаан соёл нь амьдарч буй байгалийн дөрвөн улирлын байдалд нийцэж үүс хөгжсөөр ирсэн гэдгийг ихэн зөвлөж бодож байна. Тий за малаж ухаан холбоотой гэж. Эзэн Чингис хааны үеэс ямар ч байсан юм дөрвөн том баяр тэмдэглэдэг байсан байна. За энэ бол дөрвөн улирлын байдалд нийцсэн баярууд юм. За хаврын улирлд цагаан сүргийн хурим гэж хийж ирсэн байна. Зуны улирлд уураг үрсийн хурим гэж хийж ирсэн байх юм. За өвлийн улирлд мелалгын хурим гэж тэмдэглэж байж, намрын улирлд гүүний хурим гэж одоо тэмдэглэж байсан байх юм. За энэ тухай дэлгэртээс Монгол Улсын шалстралд бичсэн байх юм аа. За өвлийн улирлд тэмдэглэдэг энэ мелалгын хурим нь явган ямсаар бол цагаан сарын баяр болж урьсан гэж одоо үздэг тухай номд бичсэн байна. За тэгэхээр Монголын цаг тоол бол гээд одоо бүхэн мэднэ одоо энэ жил бол 2025 он тийм ээ. Тэгэхээр энэ дээр бол одоо Европ тооллоор ингээд 100 гэж ярьдаг. За энэ Монголын одоо цаг удирдлын тооны бичгээр 60 гэдэг тийм ээ. Тэгэхээр 60 гэдэг чинь одоо юу гэсэн үг вэ? 12 жил шүү дээ. Нэг гэлдэг үү тийм ээ. Тэгэхээр 60 гэдэг бол одоо Монгол цаг тооллосоор Монголын ер нь 60 одоо яаж үүссэн бэ гэж. Тэгэхээр манай байгаль цаг уурч огцсон бид дөрвөн улирлтай тийм ээ. Хавар, зун, намар, өвөл. Энэ дөрвөн улирал дөрвөлээ 3 сартай. 3 сартай тийм. Тэгэхээр 3 сар болохоор чинь 12 сар болж байгааз. 12 сард бол амтны нэр өгсөн байгаа. 12 сард. За энэ нэрээр 12 жилээ бас нэрлсэн байгаа. За эдгээр амтны нэр бол одоо нэгдүгээр ангийн хүүхдүүд чинь одоо юу болдог вэ сте? Хэдэн жил ягаад одоо олгон жилээ гэж хэлдэг үстэй тий. Тэгэхээр хулгам өхөр бар туулай луу могой морь хонь бич дахиад нохой гахаа гэд. Энэ бол 12 жил юм тийм. За тэгээд өөрөө өөрсдийнхөө жилийг бол монголчууд мэдэж байгаа тийм ээ. Хэдэн он төрсөн бэлээ гэд мэднэ баг тийм. За мөн өдрийг бол одоо 12 цаг болгон хувааж эдгээр амьтдын нэрээр нэрлэдэг. Монголчуудын одоо өрөм найр альс төрийн ёслол голдуу морин цагт эхэлдэг. Морин цаг чинь хэзээ вэ? Тий 11:40-оос тий 11:40-оос 1:40 хоорондохыг морин цаг
хамгийн сайн цаг гэдэг монголчуудад бүхэл одоо тийм хүндтэй, бэлэгтэй баяр аан бол морин цагт эхэлдэг юм а гэж тийм. За ингээд дорн дахны уламжилд бол мод, гал, шороо, төмөр, усыг бол 5 мохид гэж одоо хэмээдэг юм байна. За тэгээ 12 жилийн одоо 5 өнгөөр тоолд юм байна. Тэгэхээр энэ нөгөө өнгөний тоол бол давтагдахааргүй 12 жил болохоор тэгээд тэр 5 12-ыг 60 жил гэж. Ингээд 60 гэдэг бол үүссэн юм байна. Тий. Тэгээд 5 12 жилийн бол 160 гэдэг юм байна. Анх дугаар 60 бол энэ Монгол тооллоор 1027 онд гал туулын жилээс тоолж эхэлсэн байна. За тэгээ эдүүгээ бид 17 дугаар 60-д амьдарч байна. Тийм. За 2025 он гэдээ бодох юм бол тэр ч одоо 100-аар бодвол хэдэн зуун болж байна? 20 дахь зуун болж байна уу? Тийм байгаас 20 дахь зуун болж байгаас тийм байна. Манай 60 бол 17 дугаар 60 гэж болж байна гэж тийм. За бид бол 17 дугаар зуунд амьдарч байна. За энэ 60 бол 1917 дугаар 60 87 оны Улаачийн туулай жил эхэлсэн байна. За 2046 оны Улаанбаатар жил дуусч дараагийн 60 эхлэх юм байна гэж. За 12 жилийн бэлэгдэл гэдэг хүн болгон жилийн мэдх юм чинь за хулгын жилтэй хүн бол хулгын жил гэдэг бол өнөр өтгөн өсөж үржихийг бэлэгдэнэ гэж. За хөр жил бол элбэг дэлэг байхыг бэлэгддэг. Бар жил бол зоригтой ахвал самбаатай байхыг, туулай жил бол цог золбоо дүлгөөн сайхан байхыг, за луу жил бол хүчрхэг байдал хүндэтгэл баяр баясгалан, за могой жил бол зүүн бэлэг зүүн цоринг одоо бэлэгддэг юм байна. За энэ жил бол могой жил гарч байгаа гэж. За морин жил бол хурд хүч эрдэм мэдлэгийг, за хонин жил өнтэй урин дулаан байдлыг, за бичэн жил хөгжил хөдөлгөөн овсгоо самбааг, дахиад жил гоёмсог бардам өрнүүн явахыг, нохой жил хайр халамж өрн шудраг байдлыг, за гахай жил шулуун дардан эргэл туцалгүй байдлыг одоо илэрхийлдэг юм байна. За энд бол бид нэр бүгдээр 12 жилийн төрсийг харж байна. За энэ үг бол одоо бүгдээр төрсээр нь дуудаж 12 жилийнхэн бол нэрийг мэдэх юм да. Нар зүг тойруулаад бүгдээрээ мэднэ гэж. За ингээд цагаан сарын хамгийн чухал зүйл юу вэ гэж. Тэгэхээр энэ цагаан сарын баяр бол Монгол хүн гэдэг итгэл үнэмшилтэй болох, тийм ээ, хүсэл тэмүүлэлтэй байх. Тэр нандин үнэт зүйлсийг одоо бий болгодог болохоор Монголын цагаан сар хэмээх одоо бусад дорн дахны улсуудын сар шинийн баяраас ялгаатай авч үзэж эрхэмлэн дээдэлж ирдэг. Ялангуяа одоо өв дээдэс настан буурлууд бол Монголын цагаан сар шүү. Энэнийг бол одоо хүндэтгэлтэй хандаарай. Монгол үндэстний одоо үн удаа оршихын бэлэгдэл биднийг одоо энэ олон мянган жилийн турш авч ирсэн эрхэм зүйлийг одоо цагаан сарын өдөр бол эрхэмж явах учиртай учраас энэ өдөр бол одоо тэр монголчуудын туулж ирсэн түүх, өрлөг түүх, өв дээдэс, соёл эрхэм зүйлүүд хүндэтгэлтэй хадах учиртай. Энэ өдөр муу үг хэлж болохгүй. Энэ өдөр бол одоо хамгийн сайхныг бэлэгшээх ёстой гэж одоо эрхэмлэн дээдэлдэг юм байна. За тэгээ битүүний үдшил бол одоо гэрийн үүдэн цагаан эсгээд ивсэж гэртээ настан буурлууд одоо тойрон халуун өмблөөр цугларч өв дээдсийн туулж ирсэн баялаг түүхээс одоо үлгэр туйс сонсдог уламжилалтай. За ялангуяа баруун монголчууд бол одоо жангарын туйл, гисрийн туйл гэдэг. Баруун монголчууд бол жангарын туйл, за бүрээ зон дэшэн бол гисрийн туйлыг одоо сонсдог юм байна. Тий. За энэ бол одоо бидний одоо өв дээдс ямар одоо түүх уламжилалтай вэ гэдгийг амнаас аманд дамжуулж байгаа хэлбэр юм. За бичигт ороод ирэхээр бол бичгийн түүхтэй судар шастер түүх уншдаг тийм ном болоод ирсэн гэдгийг хэлэх зүг болов. За тэгээд жил бүрийн цагаан сараар Монгол хүн бүр үндэснийхээ Монгол дээлийг өмсдөг. Монгол хувцсараа ангардаг, элбэг дэлбэг аль болох цагаан эдийн дээжээр тавгаан засч малчин монголчууд за одоо ууц, өрөө өндөр махшуус чанарч бэлддэг тавьдаг ийм уламжилалтай гэж. За бид хүн бол ширийн дээр тавгийн эдээ зассан байна. Тийм. За ингээд энэ жил бол 17 дугаар жарны Эрдэв Эрдэнэт хэмээх модон могой жилийн цагаан сар гарч байна. За цагаан сарын шинэ нэгдөө мөрөөн гаргаж, бурхан даам өргөж, наран ургах цаг цагаан сарын шинэ нэгний золголт эхэлдэг байна. Эхэлдэг монголчууд. За наран ургах цаг гэдэг бол за өглөө 1-ээс 15. Ерөнхийдөө бол одоо гэрээр бодох юм бол бас нутаг жоохон өнцгтэй байдیں۔ Дөнгөж гэрийн тооноор одоо үнний одоо толгойд нар тусахаар золгодог нэг газар, зарим газар ханын толгойд нар тусахаар золгодог жаахан орой хожуу ингээд золгож байгаа харагддаг. Тэгэхээр бол наран ургах цаг гэж бичсэн байна. За мэдээж энэ чинь цаг маг гэдэг бол сүүл гарсан шүү дээ. Бүр цагтай баахан гэрэл зураг мөр янз бүрийн. Тийм учраас монголчууд бол одоо гэрт тусаж байгаа нарны байдлаар хэдэн цаг болж байгаа вэ гэдгийг бол баримжаалж мэддэг. За яг нар чанга
гэрийн одоо хомир тушаа ирэхэд үд болж байна гэдэг. Тэр үдийн 12 цаг морь цаг болж байна гэж. Цагаан сар бол тэгээд үнэн дээр дөнгөж тусгаар наран урах цагт одоо цагаан сарын шинийн зол эхэлдэг байна гэж. За сайныг бэлэгдсэн бэлэг дэмэрэлтэй үгсгэд настан бууруулгын амрыг ирж тохойг өргөн хадаг барин одоо золгодог боломжтой. За цагаан сарын шинийн өгнө хаврын өргөн цаг ирж байгаа болохоор дулаан болж хүү амын сэтгэл тэнийж тэнгэр цэлмэг тийм ээ мал амьтан хүртэл бүгд одоо амгалан тайван байдалтай болж эхэлдэг. Энэ бол ирж байгаа цагийн өнгө одоо сайхан ажиллаж байна гэж одоо бэлэгшээж хамгийн бэлэг дэмжлэлтэй үгээр одоо мэдчилж золгодог юм боломжтой гэж. За түүх үзвэл 20 дугаар зуунд богд хааны үед бас Монголын одоо дөрвөн их осол их баярыг тэмдэглэжсэн байх юм. За энэ дээр бол шинэлэг цагаалах ёслолын баяр. За дээр нь бол одоо тусгаар тогтнолын баяр тийм ээ. Богд эзэн хаан одоо нөгөө эзэн хааны ширээнд өргөмжилсөн 12 дугаар сарын 29-ний баярын өдөр. За тэгээд зум бол батаршил өргөх ёслол гэдэг. Өвлийн батаршил өргөх нь 12 дугаар сарын 29-ийн. За дээр нь улсын эзэн хааны одоо төмөн үлзгийн өдөр буюу одоо энэ намрын сүүл сарын шинийн 8 дахь одоо ийм дөрвөн том баярыг бол хуулиар тэмдэглэдэг байсан байгаа. Тэрний ихэнд нь шинэлэг цагаалах ёслол буюу цагаан сарын шинийн 1-ийг хэлж байна гэж. За хууль зүйн бичигт бол ингээд энэ цагаан сарын одоо үеэр төрийн төшмөлүүд ямар хувьс өнсөх вэ гэдгийг хуульчилсан байх юм байна. Булган дах бол бас хан вангаас доош засаг тэргүүн зэрэг тайжид хүртэл жилбэр өвлийн дунд сарын шинийн 1-ээс цагаан сарын 15 хүртэл ёслолын өдөр өмснө гэж. Тийм. За ингээд бол бусад олон төшмөд булгыг хэрэглээс болохгүй гэж бичсэн байх юм. Тэгэхээр энэ бол айхтар бас нарийн одоо дэгж аягтай байж. Тэгэхээр энэ Норвегийн алдартай аялагч Оскар Маме гэж хүний цуглуулах саяхан олдсон байхгүй юу? Энд бол Монголын төвхтэй холбоотой 10,000 гаруй зураг байна. Одоо өдрийн тэмдэглэл Монголын тухай маш гайхалтай зүйлс бичсэн байгаа. Энэс 5 хүнээс төлөвлөнө. Энэ хүн бол цагаан сарын шинэ нэгэнд ингээд богд хааны одоо ордны өмнө Монголын одоо төрийн ноёдууд дүшмэд сайд нар ингээд золгох гээд ирсэн байгаа зураг энд харагдаж байгаа. За ингээд энэ харах юм бол одоо өмссөн зүйл болго байгаас сайн юмсан бүгдээрээ одоо ийм урт ийм болгон юутай. За бүр нэг хэд биш үл гिचрэн 10 20 30-аараа одоо ингээд олуулаа. Ийм баярын тансаг одоо зүйл эдэлж хэрэгэлдэг байсан ийм соёлтой байсан гэдгийг хэлхэмжүүлээ. За энэ тухай бол дараа бас тэр Оскар Мемений юмд бол бичсэн байгаа. За хууль зүйн бичиг дээр бол энэ цагаан сарын үеэр бас олон зүйлийг бас хуульчилж өгсөн. За энэ бол хэрэг хүрээнд байвал заавал одоо богдын хаантаа очиж золгоно гэж тийм. За хэрэг хүрээнд байхгүй бол хүрээний зүг хандан богдын хаан төр байгаа газар зүг хандаж мөргөх ёстой гэж. 3-аас 9-тэй мөргөнө гэж. Тэгэхээр энэ бол төрийн их том баяр шүү гэдгийг бол онцгойлог энэ хуулийн бичигт зааж өгсөн байх юм. За энэ бол богд хааны ордон музей 100 гаруй жилийн тэртэг Оскар Мемений авсан зураг. Тий гадаа нь одоо ингээд модтой одоо ингээд одоогийн байгаа бас нэлээд төстэй байна да. Тийм. За тэгээд 1911 оны 12 сарын 29-нд дээр одоо монголчууд цаа тогтнолоо тунхагласан. За энэ жилийн дараа одоо цаа тогтнолоо тунхагласны дараах цагаан сар бол 1912 оны 2 дугаар сард тэмдэглэсэн байгаа. За энэ нь мэдээж урд урдынхаас тийс өөр болсон байна. Монгол хүн бүрийн нүдэнд очиж гялалзаж нүүрэнд нь баярын мишээр тодрон гэрэлгээс цацруулсан усан холгон жилийн цагаан сар богд хааны зарилгаар 1912 оны 2 сарын 19-нд болсон байх юм. Тийм. Тэгээд энэ үеэр одоо Оскар Меме бол тэмдэглэлтэй олон зүйлийг бичсэн. Тэгээд тэрийг одоо та бүхэнд хэлэн тэгээд цагаан сарын бэлэг гэж одоо том хой торог хурдан морь. За тэгээд энэ бол одоо нэг одоо ноён цагаан сарын бэлгэнд авсан дугуйгаар аваад явж байгаа зураг. Тий Оскар Меме бол ингээд гундаг дугуй бэлгэнд аваад ингээд аваад явж байна гэж. Цагаан сарын бэлгээ гэдгийг бичсэн байгаа тийм. За энэ бол 20 дугаар 1913 оны цагаан сарын зураг шүү дээ. За энэ бол нийслэл хүрээний зураг тийм ээ. Нийслэл хүрээ жүг 6 зураг тийм. За богдын хүрээ. За энд бол цагаан сар ер нь бол маш сэвэрхэн одоо бурхны шилдэ монголчуудын төр байсан гэдгийг хэлхэн зөв болов гэж бодож байна. За ингээд энэ жил бол 2025 он тийм ээ. За Элдв Эрдэнэт хэмээх модон могой жилийн цагаан сар гарч байгаа. Тий. За энэ төр улс тусгаар тогтнол 11 он сэргээ мандуулсны дараа болсон цагаан сараас хойш 113 жилийн дараа монголчууд цагаан сарын 3 дугаар сард тэмдэглэж байгаа. За уг нь энэ жилийн цагаан сар жижиг жилийнхээс ихэд өөр болох
ил баярын мишээ дүүрэн болох учиртай. За учир нь туул ажилд бол олон жил монголчуудын хүслэн болсон 10 дугаар дөрвийн богж авсандаа нутагт маань элдв саад бэрхшээлийг туулан олонний өмнө ил гарч эрхийн гинтэн далайлан багш дэлхийн нийтэд зарласан. За энэ бол Монголын түүхэнд 267 жилийн дараа Монголын бурхан шний тэргүүнээр Монгол хүн тодорсон түүхэн үйл явдал болсон юм аа. Тиймээс монголчуудын хувьд богдтой болж байгаа цагаан сар шүү гэдгийг онцгой болж байгаа гэдгийг хэлхийг хүсэж байгаамаа. За энэ бол хингуан зураг, дамжин сурангаан зурсан зураг богдын ордны одоо төв хэсэг, богдын шар ордон. За голд нь бол ингээд цаам гарч байгаа зураг байна, баруун өргөө байна, ингээд олон зүйл болдгийн тийм. Тэгээ баруун талд нь байгаа өргөө бол ингээд юуны нөгөө автосааны баруун өргөө байхгүй юу? За энэ өргөөний тухайд бол одоо олон зүйл ярьдаг. Эзэн Чингисийн одоо алтуургаас уламжилттай энэ ордон цагаан сарын шинийн нэгэнд тулгын 3 чулуунд ингээд гал асаадаг гэж байгаа. За энэ бол нөгөө эзэн Чингисийн их Монгол улсын төрийн галгуудыг авчваа гэдгийг одоо билэгдэж. За тэгээд энэ заавалчгүй Түшээд ханыхнаас одоо тойн хүн ирж цагаан сарын битүүний өдөр ирж энэ бүх юмыг одоо бэлддэг гэж энэ гэрийн ийм байх юм. Тийм баруун өргөө. За автосаан өргөө гэдэг одоо Улаанбаатар хотын тэнд бас байдаг. Тэгээд үндсэндээ 11 оны дараа яг энэ автосаан өргөө Монголын төрийн гал голомт төлөвлөдөөс ирсэн учраас одоо мэдээж Монгол улсын төрийн ордон тий ерөнхийлөгчийн сууж байгаа төрийн ордон бол Монгол улсын гал голомт ордон гэж хэлэх зүг багш бодож байгаа. Тэгэхээр энэ 10 гэд оны богд хааны үеийн засгийн энэ тухай богд хааны үеийн цагаан сарын тухай энэ Оскар Мамэн гэдэг Норвегийн алдартай энэ хүний бичсэн тэмдэглэл 4-5 жилийн өмнө зээл болсон юм. За энд бол би дээр хэлсэн байх 10,000 гаруй газрын зураг Ослогийн соёлын түүхийн музейд байна. Энэ хүний бичсэн өдрийн тэмдэглэл өдрөөр сар сараар бичсэн байна монголчуудын тухай. Үнэхээр одоо гайхалтай зүйлс байна. За сүүлийн 2 жил яг би тийш очиж жоохоо юм үзэж байгаа. Тэгээд тэр хүний зургаас гэрэл зургийг үзэсгэлэн Чингис хааны музейд гаргасан монголчууд бас чадлын хэлээр таниулдаа гэж бодож байгаа. Тэр зүүнс орчсон гэдэг ном бичсэн. За барууныхан за энэ Норвегийн Оскар Мамэн за 20-д онд энэ ирсэн Америкийн Орой Чапман Эндрюс гэдэг. Энэ хүмүүсүүд хоорондоо холбоотой байна. Энэ Оскар Мамэний тэмдэглэл дотор бол гарч байна. Энэ хинтээ харьцчих. Энэ нөгөө хин Орой Чапман Эндрюс Оскар Мамэн хоёр захлаа харьцаж байгаа юм. Тэгээд хоёулаа Монголд ирээд хаантан хий гэж одоо анд явъя гэж 10 хэд онд. За тэгээд дараа нь ирээд хоёулаа Монголд босондоо олон дахин уулзсан. Богд хаантай одоо нэлээд дотн харилцаатай болсон энэ төргээд олон зүйлс бичсэн байх юм. За тэгээд Монголын цагаан сарын тухай жоохон зүйл хэлье. За тэгээд энэ баруун өргөөнд бол битүүний үдэш Түшээд ханыхнаас ширээ засч эдээ шүүс тавин будаалах хийхдээ төмөр зуух хэрэгэлдэггүй эртний зэрлэгээр одоо заншлаа 3 чулуу болсон тулганд гал асаах ёсол хүнд үйлдэнэ гэж. За цагаан сарын шинэ нэгний өглөө наран ургах цаг гэж байгаа. Өргөөний голдох 3 чулуу тусан тулганд Түшээд ханы алтан ургийн нэгэн тайж хатны хамт ирээд хэд зэхэж гал асаагаад хаан аавын захиж асаасан хатан ээжийн үлээж хөгжөөсөн гал голомт гэж. За энэ үгийг бол одоо маш сайн зээлж авах хэрэгтэй. Монголчууд хаан аавын захиж асаасан хатан ээжийн үлээж хөгжөөсөн гал голомтоо гэж. За бүр сайн ухаад үзэх юм бол эзэн Чингис хааны захиж асаасан тийм ээ. За ингээд одоо бүрт хатан гэдэг нь өөлөн ижийн одоо үлээж хөгжөөсөн гал голомтоо гэж. Хэлэхэд хатан галаан бадрааж хуран цугласан хаад ноёд төрийн сайд өшмөд золголт хийж шинжлэх ёсны баяр хэлдэг байжээ гэж одоо туусны юугаар бичсэн байх юм аа. Одоо жил бүрийн цагаан сарын шинэ нэгэнд Түшээд хааны төлөөний хүн ирж одоо энэ хаан эцгийн захиж асаасан гал хатан эхийн үлээж өгжөөсөн голомт гэж хэлж хэд захиураар гал асаадаг байсан нь эзэн Чингисийн гал голомтыг тасралтгүй авчваа гэж хэлсэн утгыг одоо илэрхийлж байна гэж. 11 онд Монгол тусгаар тогтнол төрүүлсэн дахин сэргээж Бурхны шинэ тэргүүн богдыг улсын зааны элдний суудал залсан. За үүнээс хойш богд хаан их дагн дондогдлын хамт цагаан сарын шинэ нэгнөглөө баруун өргөөнд ирж гал асаадаг болсон байгаа. За энэ бол эзэн Чингисийн төрийн залгамж уламжлалыг хадгалж байгааг илэрхийлсэн хэрэг юм аа. За тэгээд Норвегийн аялагч Оскар Мамэн цагаан сарын тухай бичсэнийг та бүхэн жоохон товчлоод хөргий. За Монголын тооллогоор жилийн эхний сарыг цагаан сар гэх өгөөд цаг хугацааны цагаан сар буюу илүү оновчтойгоор тэнгэр эрхсийн цагаан сар гэсэн утгатай гэж Мамэн бичсэн байна. Босгоо үг нэршлэр зөвхөн шинэ сарын эхний өдөр буюу шинэ жилийн өдрийг нэрийднэ гэж.
тусгайлан жилийн эхний сар буюу саранг хүндэтгэлтэйгээр үеийнх нэрлэх ба буцад сарыг 2 3 4 гэх мэтээр дуудана гэж. За манай шинэ жилдээ адилвтар гэж Оскар нэмэгдсэн байгаа. Энэхүү цагаан сар нь хамгийн хүйтэн үлрэлийн дунд үеэр тохиох бөгөөд хэдий цагаан сарын үеэр Монголын газар нутаг засан ушилгаан гээж өрхөд явар ноёнтон цан хөөрөгт бууралдсан хамар хацрыг таалж өстэй малгайн чих цан хярунд цайран бүрхэгдэхүй дор нар салхинд зүдэрсэн царай орог саард харагдавч нэр нь үлэмж цогцсон гэлтэй гэж. За энэ хүн бол ингээд хүрээнд ингээд цагаан сар болчоод за дараа нь ингээд богд уулыг даваад мориор тэгээд урталтан тэр манчир хотгтын одоо төрсөн ахынд очсон нэг цагаан сарын тухайд бол нэлээд тодорхой зүйлийг бичсэн байдгийг. За ингээд цагаан сарын одоо үеэр монголчууд бол төрийн түвшинд ноёдууд тэр булга өмссөн байсан бол одоо энэ хатагтан ноёдуудын одоо өмссөн зүйлсийг харж байна тийм ээ. Ямар ганган өмссөн байна Монголын ноёдууд, эмэгтэй хаттууд. За тэгээ хараараа энэ артласнаас оруулсан байна. Одоогийнхоор нөгөө одоо мод үзүүлж байгаа гэдэг шиг биш гэж юу? Ийм гоё одоо тансаг үнтэй зэнтэй зүйлийг одоо өмсөж амгалдаг байсан гэдгийг энэ мамины юунд бичсэн байна. За цагаан сар голдуу хятадын шинэ жилийн дараа болох ба Чингисдээ нэг өдрийн хонд тохионо гэж Оскар мам бичсэн. 3 жил тутам 1 сарын дараа болно гэж. Тиймээс 1912 онд хятадын шинэ жил 2 сарын 18-нд цагаан сар 2 дугаар сарын 19-нд гэж Монголын цагаан сар. 13 онд хятадын шинэ жил 2 сарын 6-нд цагаан сар дараагийн өдөр нь тохиож харин 14 онд цагаан сар 2 дугаар сарын 25-ны өдөр тохиосон хятадын шинэ жил бүтэн 1 сарын дараа болсон хэрэг байлаа гэж. Шашны үднээс илүү чухал тэмдэглэлт өдрүүд байдаг хэдий ч цагаан сараас илүүтэй баяр ёслол тэмдэглэлт өдөр үгүй гэж бичсэн байх юм. За өөрөөр хэлбэл хамгийн том баяр нь цагаан сар байна гэж тийм доо. Харин цагаан сар тэдний бэрхшээл төрсөн өдөр буюу хүн бүрийн аж аргалтай өдөр нөө гэж. Тийм. За цагаан сар бол Монголын бусад тэмдэглэлт өдөр баяр ёслоос хавь илүү бэлтгэл ажил, мөнгө цаас болон амьдралын элдв зүйлсийн бэлэгсэл шаардсан баяр болдог юм а гэж. Зул сар болон шинэ жилийн баяртаа бэлтгэх дийлэнх барууныхны адилаар монголчуудын цагаан сарын бэлтгэл ажлыг хоол ундаа сэхэх, гэр орноо цэвэрлэж зэкслэх, бэлэгсэл солилцох гэсэн 3 үндсэн хэсэг хувааж болох юм а гэж. Шуудангаар энэ Оскар мэн бичиж байгаа харилцан мэдчилгээ зурвас илгээдэг барууны заншлыг монголчууд үл мэдэх ба тийм үйлдэж буй гадаадынхныг анзаарсан нэгэнд их сонин санагдах ажээ гэж. Гадаадад баггүй амьдсан нэгэн монгол оюутантай ярилцсан судал ярианы сэдв баярын мэдчилгээ болон өөрчлөлтөд тэрээр миний бодлоор илгээж буй хүндээ ил захтал шуудангийн зардлаас цаашгүй хүлээж авч байгаа хүн нь олныг авч байж баярлах ёстой юм шиг нэгэн зүйлийн нийгмийн өмнө хүлээсэн үүрэг аятай утгагүй хачин заншил гэж хэлсэн юм. Тэр оюутны зөв мэтээр бодогдох үе олонтоо тохиож байлаа гэж. Одоо барууныхны хоорондоо мэдчилгээ төсүүдийг ил захидлыг хэлж явах шиг байна тийм ээ. Энэ одоо цагаан сарын гоёлоо өмссөн монголчууд мод үзүүлээд явж ийн гэж хэлж болох бах тийм шоу болж байна тийм фэшн шоу гэж. Та нар ч гэсэн цагаан сарын өдөр бүгдээрээ одоо Монгол дээрээ хангарсан сайхан харагдаж байна. Тэгээд ингээд 100 жилийн өмнөх монголчуудынхаа эрэгтэй эмэгтэй хүмүүсийн сайхан хараарай гэж. За энэ авдрыг харуулж байгаа. Энэ Оскар мамины одоо өр хүүхдүүдийн гэрт байгаа авдар Монголоос авсан авдар 100 гаруй жилийн өмнө энэ олон одоо 10,000 гаруй гэрэл зураг тэр цагтал занаа энэ 3 4 ийм авдарт 100 гаруй жил тэдний гараашд байсан байна. Хинч мэдэхгүй байж байгаа тэгээд сая 2017 он тэр Норвегийн Ослогийн соёлын түүхийг үзээд өгсөн байгаа. За энийг очиод бид нэр хүүхдүүдийн гэрт очиод авсан. За энэ байгаа зүйлс бол богд хааны бэлэг байна гэж тэр хүнд өгсөн. Одоо энэ дараа нь жоохон тайлбарлаж байгаа. Дотор нь байгаа зүйлсийг над үзүүлсэн. За Оскар мөн авсан зураг энэ богд эзэн хаан ингээд сүйх тэргээр явж байгаа. За ингээд хажууд нь удаад ямар сайд, цэргийн ямар сайд ингээд ноёд шадар цэргүүд нь ингээд явж байгаа. Хүндэлтэй бүгдтэй хандаж байгааг харуулсан. Бүгдтэй сайхан зураг намын цуглуулгаас авсан. Цагаан сарын бэлгэнд хэм хэмжээ гэж огт байх вэ гэж. Үн цэнтэй хуйлсан торог гэж, хуй торог гэж. Гадаадын үнэтэй ангийн буу, нагаан буу, хурдан гар буу, янз бүрийн өслийг идэл хурдан морь, хятад болон гадаадын төрөлүүрийн тавилга, гэр авахын бараа, цаг гэх мэт олон зүйл цагаан сарын өмнөхөн шинэ эзэндээ хүрнэ гэж. Нэг удаа манай гэрийн эзний ноёд төшмөдөд илгээж байсан бэлгийн дунд ундаг дугуй байсан бөгөөд тэр дугуйг морьтой хоёр хүн дундаа урт сава модноос бэхлээд авч явж байлаа гэж түрүүн харуулсан зэрэг хэлж байна. Миний хувьд харилцаатай холбоотой байдаг Монгол найз нөхөд ноёд төшмөдөөс бүгдээс нь цагаан сарын бэлэг хүлээн авахд бол хариуд нь нэлээд бэлэг өгөх хэрэгтэй болдог юм а гэж.
монголчууд надтай өөрөөсөө хандахыг бүхий л талаар хичээж байгаа нь илэрхий байсан бөгөөд Монголын энэ байдал надад юу юунаас илүү таалагддаг байсан гэж намайг бичсэн байгаа. За ингээд цагаан сарын одоо бэлтгэл ажил тоос цэвэрлдэг гэр орноо одоо бурхан дахлаан одоо авдарнаасаа гаргаад ингээд айл болгон цагаан сарыг бэлдээдэг тохиолд нарийн бичсэн би. Тийм. За ингээд ер нь бол цагаан сарыг бол хэрэггүй тунгалаг угтад юмаа гэдгийг энэ хүн бол хэлж байгаа. Тэгээд бүх юмаа ингээд цэвэрлсэний дараа одоо бид өхөн гэсэн хэрэгжсэн байна. Энэтэй адилхан цагаан сарын бүх зүйл бэлэн болно гэж. За хуучин оноос шинэ он руу шилжих шинэ лам нар бол одоо хамгийн их завгүй байдаг гэж. За тэр хүмүүс шүнжин одоо гандан хийдтэй ном уншаад онд юмаа гэж бичсэн байгаа. Шинийн төш хорлол уншдаг байсан гэж. За тэгээ энэ хүн бол одоо олон янзын хэнгэрэг цан хүний одоо дунд юугаар исэн ном хураад тэгээ одоо энийг бол гайхалтай одоо ясаа бичсэн зүйл бий. Тэгээд энэ үед жишээ нь сайн хан гэдэг Монгол Улсын ерөнхий сайд сайн намын сүрэнд энэ Оскар Мамын Америк зуух өгчөөсөн тухай байгаа юм. За монголчууд бас баян шиг хэрхэн хийдэг, битүүний өдөр 7-оос баггуудаа зоог барьдаг, Монгол заншлын тухай олон сонирхолтой зүйлс Оскар Мамины тэмдэглэл номон дотор бичсэн байна. За өөрийнх нь одоо хамгийн дотны нөхөр хүрээн дээрээ танилцсан Монгол өчийнхэн багш Лувсан Жанцсан гэж бэс. За энэ хүн бол манай нэртэй одоо түүхч Нацаг Дорж академичийн одоо ихнэр бас Нацаг Дорж нэртэй байсан. Тэр хүний одоо өвөг эцэг нь байгаа. Одоо хүрээний хамгийн том баян хүн гэж маш их баян хүн байсан гэж байгаа. Тэр хүний одоо хашаа байшинд сууж исэн. За энэ Лувсан Жанцсан бэсийнхаа хамаатан ах болох Манцэр хотын ах Лувсан Доржинд бол богд дуулыг даван очиж шинэлсэн тухайгаа бол маш дэлгэрэнгүй бас бичсэн байгаа. За цагаан сараар монголчууд 90 өнгөө өвлийн цагийн бүхий л гоёлын хувьс зүсгэлээ өмсөхөөр гайхалтай сайхан харагдана гэж. Тэдний дунд урт удаан дэрхийн хэрээр ганган нэгжин хувьссан байхыг нь харж дассан хэдий ч ямарваа нэгэн байдлаар энэхийн биеийн гайхамшигтай болоод мөрөөдлийн үлгэрийн нэгэн хэсэг болсон мэт бодол сэтгэл минь хизээд үл замхарна гэж. Цагаан сарын бэлтгэл ажлыг удаа дараа нүдээр үзэж гар уу оролцсон басгүй өөрийн хүмүүстээ хийх ажлыг нь зааж хэлдэг боллоо гэж. Би энэ бүхний гүнд нь нэвтэрч дотоод мөн чанарыг нь бүхий л талаар ойлгон хуваалцах болсон бөгөөд монголчууд цөмөөрөө тийм ээ бог танаас эхлээд харс ядуу нь хүртэл сэтгэлийг нь ойлгож шин сэтгэлээсээ талархж байсан гэдэгт би одоо хэр итгэлтэй байд юм а гэж Норвегийн одоо энэ алдартай аялагч Оскар Мамин бичсэн байна. Тэгээд Оскар Мамин монголчууд бэлгийнхээ үргэлж хамгийн үн цэнтэйг бог таандаа өргөн барихыг мэдүүлэх нь олзуурхууштай сайхан зан чанар хэмээн үнэлсэнийг өнөөгийн монголчууд бас эргэн тунгаахад илүүдэхгүй зэ гэж бодож байгаамаа. За Богдхан бол одоо ингээд Богдханд бас өөрөө бол бүр их том бэлэг өгсөн байгаа. Цагаан сарын одоо 10 хоногийн өмнө хааны сэтгэлийг хөдөлгөж сонирхлыг төрүүлэх санаатай элдв бэлэгсэлтийг Орос дөрвөн дугуйтай морь тэргийг дүүртэл начаад хүргэсэн гэж байгаа. За хэдийн цагийн дараа бол гэрийн эзэн болон бусд нь буцаж ирвэл сүүх тэрэг нь хоосон бүгдээс баярын инээмсэгэл тодорно гэж. За Лувсан Жанцсан гэж бэсээр явуулсан байгаа. За Лувсан Жанцсан бол бэсүүд Богдханд ингээд бэлэг өгсөндөө богд эзэн хаан бэлгийг тааж хүлээж авсанд баярлаад хөлн газар хүрэхгүй байсан гэж байгаа. За тэгээ хэд хоногийн дараа цагаан сарын өдрүүдийн нэгэнд Богдханаас илч заран Оскар Маминд өглөө ирсэн гэж байгаа. За Богдханы дүшмэл хадгаан гар дээр минь тавиад Богдханы хишиг ирүүлийг тосон авахыг хүсэмжилсэн гэж. Тэгээд дүшмэл намайг гэртээ байхад таарсандаа баяртай байгаагаа илэрхийлж бэлгийг шууд надад хүргэж өгөх хатуу зарлиг авсан учраас өглөө эртний цагаар ирсэн болохон хэлжээ. За удалгүй зочдыг цай боовор дайлсан гэж байгаа. За мөн би хатуухан юм санд болгосон ч тушаал гүйцэтгэж ба богдын албад уух хүчиргүй хэмээн мэдэгдээд цөмөр авахаас татгалцсан гэж одоо бичсэн байна. Энэ удаад хүлээн авсан бэлэг маань миний сэтгэлийг хөдөлгөж сонирхлыг төрүүлсэн юм а гэж. Бэлгийг үзвэл дээд зэрэглэлийн үнэгний 8 арс, ялангуяа 4 гайхалтай харам нүгний арс, хин хүний сэтгэлийг булаах хосгүй сайхан сорлог үстэй асар том шилүүсний 2 арс. За мөн өнгө төгөл дээр хар болгохны 2 арс байсан гэж. За тэр арс болгоны арсуудыг л тэр одоо хүртэл 100 гаруй жилийн дараа одоо Норвегт одоо Ослод тэр хүүхдүүдийнх нь гист байна. За Богдханы элч нарыг дөнгөж явахдаа зэрэгцэн манай хашааны бүх хүн түүний дотор гэрийн эзний гэр бүлийнхэн түүгээр зогсохгүй ойр тойрны олон монголчууд гөршмэн цөмөрөө богд эзнээс хүртсэн бэлгийг харахаар яаран ирцгээсэн гэж. За тэгээ бэлгийн задлж үзье гэж. Бүгд л бэлгийг мань гайхан биш эрхийн цацав хүндэтгэлтэйгээр бас болгоомжтой хандж байсан гэж. Энэ Оскар Мамин гэж 11 оны 10 сард Монголд ирсэн. 29 онд өвөр Монгол руу явсан. Монголоос хөөгдөж явчихсан нөгөө
засаг төр улаан засаг болоод гадны барууныхан байж болохгүй. Тэгээд 45 он болтол дахин тэгэхээр эрхийг хүссэн тэгээд 45 онд хамгийн сүүлчүүд ирсэн байгаа. Энэ хүн бол бас Англитай холбогдсон Английн Бээжинд байсан элчин сайдын яамд бас холбоотой байж тийм магадгүй тэнд бас одоо мэдээд амжуулж өгч ирсэн тий. Англи ашигч нар Монгол байх хэрэгтэй биш үү гэдэг зүйл бичиж ирсэн зүйлс байдгийг. Тэгээд дэлхийн нөгөө 2 дугаар дайны үеэр чинь 3 их хүрний Англи, Америк зөвлөлт горын уулзалт болж ирсэн тэр үеэс Монгол руу ирсэн юм уу гэж харагдахаар зүйлс байдаг юм а гэж. Тэгээд өргөө цагаан сарын өглөө хамаг сайхнараа гойдсон монголчуудыг харахын тулд баруун хотын Алтан ганжуурын хийдийн ойр тойронд очих хэрэгтэй болно гэж. За энэ бол одоогийн Монгол Улсын их сургуулийн ойрхон байгаа байсан тэр Богдын шар ордны баруун талын байсан алтан дээвэртэй Чичэн галын дугныг хэлж байгаа. За хийдийн орчим тоймго олон дамнар бултаараа цоошин эсвэл шин шахуу сайхан дэл малгай хөлтөд алхаж явна гэж. Тод янзтай улаан шар өнгө ерөнхийдөө тунар мэлмэрч завсрын үзэгдэх нь үгүй гэж. Хаасаагүй нэлийг тод улаан шар өнгөний дүр зургийг мартах аргагүй билээ гэж хэлсэн байна. За ингээд өглөөтэй зодоход энгийн олонний хөл нэмдэг лам нартай харьцуулахад илүү шамин хэнцэр бүр үл ялэг хэтрүүлүүч гэмээр хувцлах өгөөд наад зах нь эрэгтэй эмэгтэй хэн хэнийхэн дээл хувцс өнгөний хувьд олон янзаар алаглана гэж хэлсэн байна. За өнөөдөр ч гэсэн бол цагаан сарыг монголчууд бас энэ мөнгөөр тэмдэглэдэг ир эмгэн хамгийн сайхнаараа хүүхэд хөгшөдгөө бүгдээр одоо шинэ Монгол сайхан дээлээ өмсөж одоо ган гарч цагаан сарда өмсдгөө гэж. За ламдрын доод хот дах алтан оройтой хийдээс урагш голын хөндийдэх богд хааны ордон хүрлэх замыг тэмдэглэн хаан ширээн залах ёстой нэгэн адил амьд урхныг морилох үеэр цэргүүд үргэлж хоёр игний улам жагснаа гэж. За богд хаан бол ордноос хамбал морилж ирдэг байсан байна. За өглөө 10 цагийн үед хаан хадны амд дагалдах хүмүүсийн амд ирдэг юм байна. За тэр бүртээ мөнөг 2 шар сүйх тэргээр заларна гэдэг бичсэн байна. За ингээд хаан бол дуган дороо хэдэн цаг болох зур хол ойрын нөд шим түүнд очиж бараахнаа гэж хэлсэн байна. За гадаа нь янз бүрийн олон ангийн олон тооны монголчууд хүйтэн дэвшээртэй хүлээж эцэст нь богд хаан ирсэн ёс жайгийн дугаар ордны зүг морилох үед хийд болон замыг ойролж авсан олон өвдөг сүнцгөнө гэж. Өдөр нь хэнцэр гангийн хувцсан хүмүүс айлаас айлд орж сүйх тэрэг мориор зөв үртэй явцгааж харагдана. Орой хэрд элдв зүйлийн ундаагаар дайлуулж багавтар халамжсан эсвэл улаан зэрэг болсон харчвал цөөнгө болохгүй үе морьтой ер бүсийн урлагийн үзүүлбэр нүднээ туснаа гэж. Яахан халамжтай байдаг байдлыг энэ хүмүүс бичсэн байгаа. Цагаан сарын тухай юм зүйл болж ийн тэгээд миний ярих зүйл ингээд өндөрлөж байгаа. Цагийн ихэн хаврын тэргүүнсээр гарч байна. Монгол нутагт хавар ирлээ. Монголын цагаан сар болж байна. Монголоор байх бай за. Сайныг бодож сайхныг өгүүлэх сар шинийн мэндийг өргөн дэвшүүлж байна. Сар шин дээр бүгдээрээ сайхан шиндээрээ